За сайн байцгаана уу та бүхэнд ээлжид хичээлээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ хичээлийн маань нэр нь сэтгэл гутралаас гарах нь. За тэгээд сэтгэл гутралын талаар маш олон асуултууд байдаг. Тэдгээр асуултуудад та бүхэнд товчхон мэдээлэл олгох. За дээрээс нь сэтгэл гутралаас гарах одоо энгийн аргуудыг танилцуулахыг хичээх болно. За тэгээд хичээлийн маань дараалал за сэтгэл гутралын шинж тэмдгүүд гэж юу байдгийг одоо яг сэтгэл гутрал ер нь юунаас болж бий болдог вэ? За хамгийн сүүлд нь яг одоо сэтгэл гутралаас гарах арга замууд нь юу вэ гэдэг ийм 3 хэсгээс хичээл маань бүрднэ. Сэтгэл гутралын талаар хүмүүс ярихдаа хэвшлэн нийгэмд зөвхөн эмэгтэйчүүд одоо энэ өвчлөлийг тусах магадлалтай байдлаар ойлгодог. Гэтэл сэтгэл гутралд орсон эрэгтэйчүүд маш их байдаг. За тэгээд хүн амьдралынхаа тодорхой нэг хугацаануудад ерөөхдөө сэтгэл гутрал байдаг. За эсвэл сэтгэл гутралыг даван гарч буй ийм үе шатуудыг давдаг. Тэгэхээр ялангуяа эрэгтэйчүүд маань энэ хичээлд анхаарлаа хандуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгэхээр сэтгэл гутралд орсон хүмүүс ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэдэг шинж тэмдгүүдийг танилцуулъя. За ер нь одоо DSM гэдэг сэтгцийн өвчлөлийн талаар танилцуулдаг. Энэхүү номон дээр бол үндсэн 9 шинж тэмдэг байдаг гэж үздэг. За тэгээд тодорхой одоо нэг клиник сэтгцийн эмнэлэг эмч нарын тодорхойлсноор одоо энэ маань энэ 14 хүртэл ингэж шинж тэмдгүүд үргэлжилдэг. За дээрээс би та бүхэнд сонгоод 11-ийг нь хүргэж байгаамаа. За сэтгэл гутралд байгаа хүмүүс бол байнгын уйтгаргүй нэгтэй байдаг. За ерөнхийдөө бол төгшөөр байнга мэдрэгддэг. Аливаа нэг зүйлд хоосон байгаа байдал мэдрэгддэг. За энэ байнгын уйтгаргүй нэг гэдэг маань 3-4 хоногоор үргэлжилдэг ч юм уу эсвэл 7 хоног үргэлжилдэг. За ялангуяа биеийн ирэхээс өмнөх тэр уйтгаргүй нэг уур бухимдал гэхээс илүүтэй нэлээд удаан хугацаатай байдаг. За магадгүй зарим хүмүүсийн 2-3 жил үргэлжилсэн. За зарим нь бол магадгүй 5 жилээр үргэлжилж байгаа ийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгээд өмнө нь байснаасаа өөр болсон гэж бид нар маш их ярьдаг. За тэгээд түгшүүрийн хэмжээ маш өндөр байх, одоо юу хийх ёстой бэлээ гэдэг байдлаар альва зүйлд ханддаг. За тэгээд амьдралын утга учир хоосорсон мэт ийм мэдрэмжүүд төрдөг. Аз жаргал авах хүчин зүйлсүүд бага болсон мэт тийм ингээ баярлах зүйл бага байхгүй юм шиг ийм мэдрэмжүүд төрдөг байна. За сэтгэл гутралд орсон хүмүүсийн хамгийн том бас шинж тэмдэг бол ирээдүйн төсөөлөл, итгэл найдвар, мөрөөдөл гэдэг ийм ирээдүйдээр суурилсан одоо мэдрэмжүүд бага байдаг, маш бага. За тэгээд ирээдүйн талаар асуухаар би нэг тэр талаар боддоггүй штэ. Тэрнийг бодож яадгийн гэдэг ч юм уу ийм одоо уцаарлангуй байдлаар хүлээж авах эсвэл нэг хоосон хариу өгөх болох байлгүй дээ гэдэг ч юм уу ийм байдлаар ханддаг. За тэгэхээр төсөөлөл гэдэг зүйл багасаад эхлэхээр бидний өнгөрсний сайхан татад дурсамжууд бас багасж байгаагийн шинж тэмдэг болдог. Тэгэхээр бид нэр одоо хүн гэдэг энэ ухаантай амьтны хувьд өнгөрсөн болон ирээдүй байхгүй болно багасна гэдэг бол бидний амьдралын утга учир яг өнөөдрийн энэ аз жаргал сэтгэл ханамж гэдэг зүйл бага байгаа гэлтэй. Тэгэхээр ирээдүйн талаарх ярилцлага, ирээдүйн төлөвлөгөө мөрөөдөл бага байгаад тэр нь удаан хугацаанд үргэлжилж байгаа бол сэтгэл гутралын шинж тэмдэг байх талтай. За дараагийн томоохон хүчин зүйл бол уур уцаартай болдог. За сэтгэл гутрал гэж ярихаар бид нэг талдаа сэтгэл гутрал нөгөө талд нь хашрал гэдэг нэг өвчлөл байдаг. Энэ burnout гэж нэрлэдэг. За ганцхан яг ажлаас хамааралтай хашралын талаар бид нар маш их ярьдаг. Гэтэл хүүхдээ харж байгаа ээж нарын хувьд энэ одоо хүүхд тасрахаас хашрах гэдэг ийм өвчлөл бас одоо байдаг. Тэгэхээр энэ дэр бид нар сэтгэл гутрал, хашрал гэдэг хоёр зүйл их тохиолдолд ингээд хэдийгээр өөр орчин нөхцөлд үүссэн боловч зэрэгцэж бий болох тал маш өндөр байдаг. Жишээл хүүхдээ харахаас хаширсан ээж жишээл амьдралын хувьд сэтгэл гутралд орсон ирээдүйн итгэл найдвар байхгүй ийм болсон байх талтай байдаг. За ингээд сэтгэл гутралд орсон тохиолдолд уур уцаар маш их байдаг. Ерөнхийдөө энэ нэг хашрал гэдэг энэ өвчлөлийг бас таньж мэдэх нэг арга нь энгийн жижигхэн үйлдэлийг хийгээд өгөөч гэж хэлэхээр уурлах, уцаарлах би чадахгүй. Надаар дандаа яагаад ийм их юм хийлээдیں۔ Би энэ бүхний чи хийж амжихгүй байна гэд одоо ингээд жижиг үйлдэлийг хүртэл маш том ажил хийх гэж байгаа юм шиг хүлээж аваад байвал энэ тухайн ажлаасаа хашраад удсан байна гэдэг шинж тэмдэг болдог. За тэгэд ажлын байран дээр хэрвээ хамт ажилладаг хүн нь та надад нэг ийм бичээд өгөөч ч юм уу, энийг хэвлээд өгөөч, эсвэл надад кофе хийгээд өгөөч гэдэг ч юм ингийн ажлууд дээр за гэртээ бол одоо надад цай хийгээд өгөөч, тэр нэг юм аваад өгөөч гэхээр дандаа надаар хамаг юм хийлэгдэг. Би одоо энэ бүх зүйлийг хийж амжихгүй байна гэд ингээд уцаарлаад байвал энэ хашралын шинж тэмдэг илэрч байх талтай. За дараагийн хүчин зүйл маань
өөрийгөө буруутгах, хинт чирэггүй юм шиг санагдах, бас туслах хүн байхгүй юм шиг санагдах. За энэ бол ердөөсөө сэтгэл готролд орсон хүмүүсийн хамгийн хүмүүст ярьдаг зүйл. Хинч надад тусалдаггүй. Би ганцаараа энэ бүхний би ганцаараа давж гарч байгаа. Яг цагаад болохоор хүмүүс хүний хажууд байдаггүй юм байлээ. Туслах хүн хинч байхгүй. Дээрэс нь би ердөөсөө хинт чирэггүй, гэртээ чирэггүй, хамт олонныхоо дунд чирэггүй, найз нөхдийнхөө дунд чирэггүй, одоо над руу залгах хүн байхгүй байна, намаа гэж байгаа хүн байхгүй байна гэх мэтлэнгээ ийм бодлууд удаан хугацаанд байгаад тэрнийгаа эрен тойрныхоо хүмүүст ярих, батлах гэж оролдож байгаа бол энэ сэтгэл готрлын шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. За өөрийгөө буруутгах гэх хамгийн ихэнд нэлсэн нэгэнд сэтгэл готролд орсон хүмүүс бол одоо өөрт нь төрж байгаа энэ бүх зүйл өөрийнх нь өмнө нь хийсэн ямар нэгэн шийдвэрийн үр дүн буюу одоо ингээд өнгөрсөнд би тэрний тэхэл ёсгүй байсан. Одоо тэр хүн тийм зүйл хийх хэрэггүй байсан. Эсвэл энэ ажилд орох хэрэггүй байсан. Эсвэл дахиж нэг хүүхэдтэй болох хэрэггүй байсан гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө хийсэн үйлдэлийг буруутгаад байна гэсэн үг. Тэгэхээр ийм буруутгал өндөртэй гэж туслахгүй байх гэдэг гомдол өндөртэй байна гэсэн. За хүн болгонд тодорхой нэг одоо хобби байдаг. За тэр хоббигоо хийхээр бид нар яадаг вэ гэхээр цаг хугацаа өнгөрч байгааг мартдаг. Өөр ямар нэгэн зүйлийн талаар бодхоо байлдаг. Биднэрт аз жаргал өгдөг ийм хоббинууд байдаг. За тэгээд сэтгэл готролд орсон хүмүүс бол эдгээр хоббинуудаас тэр өмнө нь авдаг байсан шиг аз жаргал таашаалыг мэдрэхээ байлдаг. Одоо сакс тоглоод тэр нь бүр өөрт нь ингээд тэр оройг сайхан өнгөрүүллээ. Би өнөөдөр үнэхээр сайхан тоглолоо. Хэдий хожигдсон ч гэсэндээ бүр цагийг зөв өнгөрүүлээ гэж боддог байсан бол сэтгэл готролтой хүн сакс тоглох гээд хувцас өмсөхөөсөө хүртэл ингэж дургуутдаг очиж тоглоно гэдэг айгу хүнд гэрээсээ гарна гэдэг хүртэл юм хүнд хэцүү ажил мэт санагддаг. Тэгэхээр одоо альва зүйлийг хийхээс дургу болж гэлдэг байна. За байнгын одоо ингээд гаднаас нь байдлыг нь харахаар ирч хүчгүй сул унжгаар ингээд нэг амьдралын идэх байхгүй. Тэгээ хүмүүс ингээд чи ингээд чи тийгээж одоо ингээд ээж болохгүй штэ гуниглна гэж юу байдгийг одоо ингээд сайхан сэргэх хэрэгтэй гэд хэлдэг боловч тэр үгнүүд нөгөөт нь ямар ч тийм тус болдоггүй. Одоо юу гэдэг гэрээсээ гарах хүртэл аягүй хэцүү байдаг учраас одоо тэр хүмүүс идэвхтэй бай гэдэг үгнүүд ердөөсөө хий хоосон сонсогддог. Тэгээ тийм зөвлөгөөнүүдийг зөвлөгөөнүүд бол сэтгэл готролтой хүнд хязгаарч тусалдаггүй. Сэтгэл готролтой хүн өөрөө ийм зөвлөгөөнүүдийг хүлээж авдаггүй. За хөдөлгөөний хувьд бол ерөөхдөө яриа болон хөдөлгөөн удаашрах, ямар нэгэн зүйлийг бодох, төвлөрөх гэд ингээд нэг бодож исэн юм буцааж хийлэх, эсвэл хүний хэлсэн юм буцааж ойлгох, тэрэнд нь хариулт хийх зэрэг зүйлсүүд удаашрдаг. Ерөнхийдөө амьдралын идэх гэдэг зүйл суларсан байгаа учраас альва нэг зүйлд маш удаанаар ханддаг. За дээрэс нь тархины үйл ажиллагаанд үргэлж юм өөрийгөө буруутгах, бусдын бурууг хайх, за тэг хинч туслахгүй байна гэдэг ийм гомдлууд одоо тархины одоо үндсэн үйл ажиллагаа нь бол дандаа тийм бодлуудаар дүүрэн байгаа учраас бусад хүмүүст би ямар хэрэгцээ шаардлагатай байна. Одоо энэ хүн надаас юу хүсэж байгаа юм бол гэдэг ч юм уу. Тийм хэрэгцээ шаардлагыг анзаарч харахад маш хүндрэлтэй болсон байдаг. За сэтгэл готролын бас томоохон шинж тэмдэг бол ялцч байна. Анхаарал, ой тогтоолтын ур чадварууд сулардаг. За ямар нэгэн зүйлийг чэйжлэх, юмд ингээд удаан тогтвортой анхаарлаа хандуулад унших, ойлгох, тэрнийгээ буцаад хин нэгэнд ярих гэдэг ч юм уу. Эдгээр зүйлсүүд маш их асуудалтай болдог. За тэгээд зарим тохиолдолд ингээд анхаарал төвлөрч чадахгүй байгаагаас айх, санаа зовох, яг энэ хэвээр үлдчих вэ гэдэг ийм айдсууд байдаг. За тэгээд энэ айдс нь одоо гэр бүлтч бай, ажлын байран дээр ч гэсэн бас нөлөөлдөг. Ерөөхдөө ингээд би одоо хөшөрж байгаа юм байна, юм санаж чадгаа болчихж байгаа юм байна гэдэг ч юм уу ийм айцуд бий болдгоо. За шийдвэр гаргалт ингээд удаашрдаг. За эдгээр ур чадварууд өөрөө яаж байгаа юм бэ? Уртлын тархины үйл ажиллагаанууд байдаг. За тэгээд сэтгэл готролтой хүмүүсийн уртлын тархины үйл ажиллагаа ерөнхийдөө суулардаг. Яагаад тэгэхээр ихэвчлэн одоо дунд тархинд бидний бүх сэтгэл хөдлөлүүд байгаа. Тэгэхээр ихэвчлэн дундлын тархины үйл ажиллагаа хүчтэй явагдаж байдаг. Дандаа сэтгэл хөдлөлт суурилсан шийдвэрүүд гаргаж байдаг. Өдрийг ингээд нэг гонигтай байна гэж хэлсэн бол тэр өдөржингөө гонигэлдэг ч юм уу. Тэгэхээр ингээд уртлын тархины үйл ажиллагаанууд ерөнхийдөө тэр чигээрээ суулардаг учраас одоо ялангуяа хамгийн сайн шийдвэрүүдийг гаргана гэдэг ч юм уу. Энэ байдал маань өмнөшгөө биш болдог бахнэ. За сэтгэл готролтой хүмүүсийн одоо асуудалтай байдаг зүйлс нь унтахтай им уух, арх уух, шүнжэнгөө кино үзэх, за тэгээд унтчих чадахгүйгаас айгаад одоо тэрнээсээ болоод шүнжэнгөө сэрүүн байх, за тэгээд одоо хэвтэрэл унтчих чадахгүй гэдэг юм бодолтой байдаг. За тэгээд шүн маш орой унтчих байгаа учраас өглөө босно гэдэг маш хүнд ажил байдаг. За ялангуяа бас ажлаас хаших
ийм шинж тэмдэгтэй хүмүүсийн хувьд бас өглөө босоод ажилдаа явна гэдэг бол бүр ингээд хамаг бие нүгддэг. Тэрнээсээ болоод ингээд дахиж явна, дахиж ажил дээр очино, хүмүүстэй уулзна, хийх ёстойнуудаа хийн гэдэг нь бол ингээд бие нүгдэх хэмжээнд хүртэл ингэж мэдрэгддэг. Сэтгэл готролтой хүмүүсийн хувьд ч гэсэндээ шөнө өөнтэй хундаж чадахгүй байх, өглөө босоод ямар нэгэн зүйлийг хийх гэдэг тэр нэг өдрийг өнгөрөөх ёстой үүрэг даалгавруудаа бодохоор тэрнээсээ яаж би тэр бүхнийг хийнэ, ямар хэцүү юм бэ гэдээ ингээ ядардаг. За тэгээд шөнийн бол нойрны хувьд бол маш их асуудал үүсдэг. За хоолны туршилт өөрчлөлт орно. За биеийн жин нэг бол хитэх хасагдана, нэг бол хитэх нэмэгддэг. За тэгээд зарим хүмүүс бол надад өнөөдөр тааламжгүй байна гэдээ маш их гурилан зүйл, чихэртэй зүйл, шоколад ч юм уу. За тэгээд амархнаар нь пицца захиалж иддэг ч юм уу. Ингээд өөрт амархнаар хооллдог. За тэгээд энэ амархнаар хоолж байгаа байдлууд нэг шин надад биеийн жин нэмэх байдлаар илэрдэг. Харин зарим хүмүүс бол огт идэхэ болждаг. Өдөөсөө надад ямар ч зүйл аз жаргал өгөхгүй байна. Би одоо ингээд хоол хийж идэх ч надад хүсэл алга гэдэг ингээд хоол идэхэ болчтой. За ингээд ирэхээр жингээ хасдаг байх нэ. За хэрвээ эдгээр шинж тэмдгүүд үргэлжлээд хүндрээд удаан хугацаанд явсны дараа бидний нэг хамгийн одоо ингэж өдөөлт өгдөг зүйл нь би хинч хэрэггүй юм байна гэдэг энэ бодол маань би одоо хайртай хүмүүсийн дунд хэрэггүй юм байна. За яваанда би нийгэмд хэрэггүй, би өрний дэлхий дээр ч хэрэггүй, амьдралд хэрэггүй юм биш шүү гэдэг ийм эргэлзээ тэнэгэлзээ төрдөг. За тэгээд тэр зүйлд хариулт нь болохоор тэгвэл би ямаа оролцвол яах вэ гэдэг ийм асуултанд өөрөөсөө асууж эхэлдэг. За энэ асуулт таны толгойд орж ирлээгээ та сэтгэл готролд орсон байна гэсэн үг биш. Энэхүү бодол маш их давтамжтай байгаад хүчинд илдэхгүй болоод ингээл ердөөс амиа хорлохоос л өөр арга байхгүй юм байна. Тэрнээс өөрөөр би надад мэдрэгдэж байгаа энэ өвчин зовлон, надад мэдрэгдэж байгаа энэ сэтгэлийн дарамтыг би гарч чадахгүй юм байна гэд ерөөхдөө өөрийнхөө бие физиологи мэдэрч байгаа бүх дарамтнаас цухтаахын тулд ерөөхдөө нэг амиа хорлох гэдэг шийдвэрийг одоо бодлыг хүмүүс бодож эхэлдэг. Тэгэхээр хэрвээ танд тийм хэмжээний дарамт шахалт биенээсээ цухтаах хүсэл сонирхол төрөөгүй бол одоо нэг юу гэдэг танд ийм бүр одоо сэтгэл готрлын хэмжээ маш хүнд түвшиндээ одоо сэтгэлийн өвчлөл түвшиндээ очиагүй байна гэсэн. Тэгээд энэ дээр хүн болгон ерөнхийдөө сэтгэл санаагаар хямраад өөрийгөө хүчгүй чадалгүй гэдэг мэдрэмжүүдийг төрөхөөр би одоо сэтгэл готролд орчлоо, би яг өвчтөй болчлаа гэж боддог. Юуны түрүүнд та ингэж өөртөө оншууж өөрийгөө ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй гэж итгэж өрдөөсөө болохгүй. Яагаад тэгэхээр бидний бие физиологи өөрөө өөрт тулгарсан альва нэг асуудлыг сэтгэл санаагаараа дээрээс нь бие физиологиороо давж гарах бүрэн чадвартай. Ер нь бол өөртөө итгэх хэрэгтэй. Тодорхой хэмжээний цаг орж магадгүй. Ердөөсөө тэр нэг би энийг даваад гарна штэ гэдэг итгэлээ ердөөсөө алдаж болохгүй. Бууж өгөөл ердөөсөө энэс цухтах ганцхан арга нь магадгүй энэ хороод байхгүй байх юм байна гэдэг бодол ороод ирэх юм бол энэ дээр бол та яг сэтгцийн эмч нартай хамт ажиллах, сэтгэл санааны одоо зөвлөгөө авах тийм ингээд энэ бодол дээр ажиллах хэрэгтэй гэсэн үг. За урт хугацаанд ингээд сэтгэл готрлууд яадаг вэ гэхээр хүний бие физиологийн өвчлөл болж илэрдэг. За маш олон хүмүүс сэтгэл зүйчдэр ингээд эрэхтэй эмчтэр зөндөө очсон, зөндөө шинжилгээ хийлгэсэн. Тэгээ бүгдээрээ эрүүл гарсан. Тэгсэн мөртлөө миний ингээд толгой өвдөд хотоод байнга өвддөг, зүрх байнга салгандаг. Миний ингээд бие физиологи байнгын зовиртой байдаг гэж ингэж ярьдаг. За тэгээ ярилцаад үзэхээр амьдралдаа шийдэх ёстой нэг томоохон шийдвэрээ гаргахгүй цухтаах. За тэгээд өөрөө магадгүй маш их дарамттай харилцаа, дарамттай ажлын байран дээр ажиллаж авах талтай. За магадгүй хин нэгнийг одоо аврах ийм зорилго тавьсан тохиолдолд бас ингээд сэтгэл готролд орчдөг. Тэр нь хажуудаа байгаа архины хамааралтай хүнийг архинаас нь гаргая гэдэг зорилго тавьчихдаг ч юм уу. За эсвэл хүнд өвчтэй байгаа аав ээжигээ би өдөр алга аз жаргалтай байлгах гэдэг зорилго тавьчихдаг ч юм уу. Гэтэл эдгээр зүйлсүүд маань тэр хүн өөрөө хүсээгүй тохиолдолд одоо гадны нөлөөтэйгээр биелэх боломжгүй ийм зүйлсүүд байдаг. Тэгээд хэрвээ бусдад туслах зорилго тавьсан тохиолдолд сэтгэл готролд орох магадлал маш өндөр. Архины хамааралтай хүмүүсийн хажууд байгаа гэр бүлийнх нь бол хвчлэн сэтгэл готролтой байдаг. Хэрвээ тийм байгаа бол та ерөөхдөө өөртөө анхаарал хандуулах, өөрийгөө эхлээд сэтгэл санааны хувьд эрүүл байлгах гэдэг нь одоо хамгийн том эмчилгээний хэлбэр болдог юм шүү.
За тэгээд сэтгэл готрлын талаар хүмүүс ингээд байнгын ингээд би сэтгэл готролтой амьдралын туршид амьдрах юм уу? Эсвэл ингээд би хизээс сэтгэл готролд орохгүй гэдэг ингээд хүмүүс ерөөхдөө хоёр туйлд нь байгаад байдаг. Зарим тохиолдолд сэтгэл готролд орсон байна гэдэг өөрөө оншилсан хүмүүс одоо ингээд би амьдралын турш ийм уух юм байна. Эсвэл судлаач нар очих хэрэгтэй юм байна гэдэг ийм бодолтой болдог. Нөгөө талд хийнээс ч би тусламж гоохгүй, хийн ч надад туслахгүй. Би өөрөөрөө амьдралыг өөрөө авч явна гэдэг ингээд бусдын тусламжийг авахгүй гэдэг ингэждэг. Гэтэл сэтгэл готролд орсон үед хүнд бусдын тусламжаар л тэр одоо өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах, цаашдаа юу хийх ёстой юм бэ гэдэг шийдвэрүүдийг бусад хүмүүсийн тусламжаар л гаргаж ирдэг. Яагаад гэхээр өөрийнхөө бодол ингээд дотроо бүгдээрээ одоо нэг гомдол, буруутгал, дургуутсал, өөрийгөө чадахгүй байна гэж гоолох гэх мэтлэнгээ ингээд дандаа нэг тодорхой нэг хэдэн бодлууд дээр ерөөхдөө ингээд утас эдэрсэн юм шиг ингэсэн байдаг. Тэгэхээр тэр утсыг эдрийг нь гаргах аль одоо цагаан өнгөтэй утас байна уу, бор өнгөтэй утас байна уу, шар өнгөтэй утас байна уу? За эн чинь та шар өнгөтэй таны санаа зовлт юм байна. Та ээж ядаа санаа зовоод байгаа юм байна. За хар өнгөтэй таны ажил хөдөлмөр юм байна. Энэ дээр та ажлаа солих хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэр утасныхаа эдрийг гаргаж аль утас нь хаанаа тасарсан байна. Тэ хаанаа одоо цаашаа ингээд нөхөөгдөх хэрэгтэй гэдэг тэр ярилцлагуудыг бусдын тусламжтайгаар л хүн тэр эдрийг гаргаж чаддаг. Ганцаараа л бодоод байх юм бол тэр утас улам л эдрээл, улам чангараал, улам ингээд бүх хүмүүс дургуутсаал, бүх хүмүүсийг надад тусалсангүй гэдэг гомдолтойгоор ингээд асуудал улам хүндрэх талтай. Тэгэхээр энэ дээр яалтчгүй бид нар бусад хүмүүсээс тусламж авах хэрэгтэй гэдэг. За тэгээд нэг бол би насан туршдаа өвчтөе, нэг бол би хинээс тусламж авахгүй гэдэг энэ хоёр бодолтойгоор бид нар ерөнхийдөө сэтгэл готролд ханддаг. За тэгвэл сэтгэл готрлын маань хэмжээ гэдэг дээр одоо өдөр нэг юм сардаа нэг 3 4 хоног ч юм уу ингээ гонигтай байдаг хүмүүс үйж болно. За эсвэл 7 хоногтой нэг ганц 2 өдрөө за одоо уйлралтаа нэг 2 7 хоногийн ч юм уу. За ингээ жилдээ ингээ хараад үзэхээр нэг нийтдээ нэг сар тутамдаа 1-7 хоног ч юм уу ингээ гонигдсан байдаг. За энэ бол одоо сэтгэл готролын бол ингээд шинж тэмдэг энд бол байхгүй. Энэ бол ингээд нормал энгийн яагаад тэгэхээр зөвхөн уйтургуйныг мэдэрч байна. Энэ бол нэг үргэлжилж байгаа хугацаанд богино байна. Тэгээд давтамж нь хол байна. Тэгэхээр энэ дээр бол нэг асуудал үүсгээд энийг эмчлэх ёстой гэдэг байдлаар дэс хандаж болохгүй. Харин та зүгээр давтамжаа хараад удаан хугацаанд байлгахгүй тул тэр өдөөлт өгөө таныг одоо уйтгарлаж гуниглуулад эсвэл хямраагаад байгаа зүйлсүүдэд ажиглаж анзаарах нь чухал болохоос шинэ дээр одоо ямар нэгэн байдлаар сэтгцэн юм уух бол шаардлага байхгүй. Харин хөнгөн сэтгэл готрол гэдэг нь за магадгүй сарын нэг юм 2-7 хоног нь байнгын сэтгэл готролтой, хямралтай ингээ байж идэг. За эсвэл ингээ нийтдээ ингээ жилийг ингээ харахаар 3 сар ингээл хямрал сэтгэлээр унаал ингээ байжснаа дараагийн 3 сар гайгүй болчдөг ч юм уу. За ингээ нэг юм үргэлжилж байгаа хугацаа нь арай урт. Тэгээд автомж нь бүр нэг ойрхон биш. Гэхдээ бүр аюу хоол биш. Нэг юм одоо жилдээ 3 сар гэдэг ч юм уу ийм хугацаатаагаар үргэлжилдэг. Тэгээд 3 сарын хугацаанд уйтургүй нэгтээ өөрийгөө буруутгасан байгаад байна гэдэг маань ажил хөдөлмөр, эрен тойрны хүмүүс, найз нөхдөд бол нөлөөлнө. Гэхдээ нөлөөлж байгаа хугацаа нь богино хугацаатай байдаг гэсэн. За ийм байх юм бол хөнгөн сэтгэл готрол. За энд ч гэсэндээ та сэтгцэн юм уугаад авах шаардлага байхгүй. Яг ийм хөнгөн сэтгэл готрлууд таны амьдралд өнгөрсөн 10 жилийн хугацаанд байж л байсан бол энийг та дараагийн 10 жилийн хугацаанд ч гэсэн байх л юм байна гэдэг төлөвлөгөөтэйгээр за тэгвэл энэ дээр одоо яавал би ингээ гуниглаад байд яавал миний сэтгэл санааг тайвшруулт ингээд дээр та өөрөө зохицуулт хийгээ сурвал энэ маш сайн гэсэн. Харин хүн сэтгэл готрол буюу одоо нэг үргэлжил хэрэг магадгүй бүтэн жилээр үргэлжилдэг, бүтэн одоо 8 сараар энэ төр үргэлжилдэг. За тэгээд тэр одоо нэг жил үргэлжилсэн сэтгэл санааныхаа хямралаас гарах гэж дахиад нэг жил 2 жил болдог. За тэгээд гарч ирснийхаа дараа ингээд гайгүй ажил хөдөлмөрөө хийгээд гэр бүлтэйгээ сайхан ингээд явж ирснээр дахиад тэр нь одоо нэг давтах relapse гэж хэлдэг. Сэтгэл готрол нь дахин давтаад байж гарч ирээл тэрэн дээр дахиад 6 сар хямардаг. За тэгээ магадгүй ингэж хямархаараа сэтгцэн эмэнд ордог. Сэтгэл судлаачтай заавал очих хэрэгтэй болдог. Гэмшлэнгийн ингэж явж байгаа бол та одоо ерөөхдөө хүнд одоо сэтгэл готролд орсон байх таалтай. За хэрвээ ийм зүйл байгаа бол та сэтгэл судлаачтай уулзах хэрэгтэй. Дихтэй одоо юу гэдэг 13 удаагийн сэтгэл зүйн зөвлөгөө заавал тань шаардлагатай биш. Яг тэр нэг үргэлжлээд байгаа 6 сарын хугацаанд 8 сар хугацаанд юу болоод байгаа ямар нөхцөллүүд одоо таны магадгүй хүүхэд нас руу татаад байгаа ч юм уу эсвэл таны ирээдүйн хүсэл мөрөөдлийг ч үгүй болгоод байгаа гэдэг дээр та анализ хийгээд тэр нэг жилийнхаа үргэлжилж байгаа загвар дээр татамжин дээр анализ хийгээд ингээ харах юм бол та магадгүй 5 жилийн дараа дахиад үргэлжлэхэд за нэг ийм зүйл болдог шүү дээ гэдэг юм бэлтгэлтэй байдаг гэсэн. Тэгэхгүй одоо юу гэдэг би насаараа сэтгэл готролтой гэж ингэж
бодох бол маш тийм барууны одоо магадгүй Америкийн сэтгэл судлалын салбарт хамгийн ашиглагддаг. Тэгээд тэр нь хүнд хамгийн зөв юм гэхээр үгүй. Яагаад тэгэхээр бидний сэтгэл санааны хямрал гэдэг зүйл ирж идэг. Бид нар тэрийг давж гарч идэг. Давж гараад одоо бид нар бие физиологи санаад чадахчихэд дараагийн асуудлуудыг сайнаар давж гарна, зарим тохиолдолд дахиад давтагдана, тэр үед нь дахиад бид нар давж гарна гэдэг ийм байдлаар одоо хичээл зүтгэлийг гаргасаар л байх хэрэгтэй. Тэрнээс насаараа им үү гэдэг гэх юм бол бид нар эмний хамааралтай болдог. За сэтгэл судлаачийн хамааралтай болчдөг. За ингээд ирэхээр өөрөө бие даага шийдвэр гаргах нөгөө тархиныхаа чадварыг, бие физиологийн чадварыг ашиглах гэдэг тэр ур чадварууд ерөөсөө ашиглахгүй, хэрэглэхгүй бусад зүйлсүүд дээр хамааралтай болоод эхлэх юм талтай. За тэгэхээр энэ дээр хөнгөн, хүнд, тэгээ гунигтай гэдэг ийм гурван зүйлсүүдийг тэгээ урт хугацаанд ямар татамжтай явж байгааг гэдгийг анзаараарай гэсэн үг байна. За сэтгэл готролд одоо готролтой байгаа хүмүүс дээр байнгын давтагддаг нэг гурван зүйл байдаг байна. Нэг нь болохоор одоо өвөг дэдсэд нь удамд нь сэтгэл готролтой хин нэгэн байсан. Тэр нь сэтгэл готролтой байгаад амьдралынхаа ихэнх хугацаа маш их тийм гунигтай, уйтгартай, байнга уйлж өнгөрөөсөн ч юм уу тий, одоо ингээ имэн ч юм уу. За эсвэл нэг юм одоо ээжийнхэн талын, аавынхан талын одоо ах トゥ нах зах トゥ өнөрнчсэндээ тийм амьдралын загвартай энэ төр байдаг бол ийм танаа генэнд удамд сэтгэл готролд өртөх одоо эрсдэл бүхий ген байна гэсэн. Тэг хэрвээ ийм гентэй байгаа бол та энэ дээр өөрийгөө би одоо юу гэдэг би шал өөрхөн болохыг хүсэж байна. Би энээс би цутаамаар байна гэдэг байдлаар өдөөс хандаж болохгүй. Харин яаж энийг одоо нэг зохицуулж амьдрах хэрэгтэй юм болоо гэд одоо хамаатнуудынхаа дундаас ч гэсэндээ зохицуулж байгаад тэгэж одоо сэтгэл готрлуудад бий болоход нь өөрөөгөө тэрийг давж гардаг ур чадваруудаас нь суралцвал маш зүгээр дээ. Тэгэхээр нэгдүгээрт нь сэтгэл готролтой гэр бүлийн гишүүн байх юм бол хүн сэтгэл готролтой болох эрсдэл бас ойрхон байдаг. За амьдралын томоохон өөрчлөлт, сэтгэлийн шарах бий болоод тэрнээсээ гарахад хүндрэлтэй байгаад магадгүй тэр шарах нь удаан хугацаанд одоо нэг идэрэх ёстой цагаасаа хэтрээд бүр идэрсэн мөртлөө тэрнийх нь шарахных нь одоо гомдол нь эсвэл бусдыг буруутгал нь үлдээд амьдралынх нь нэг хэсэг болох гэдэг ийм тал байдаг. Тэгэхээр таны амьдралд ямар нэгэн томоохон асуудал үүссэний дараагаас ахуулаад ерөөд өөрөөрөө сэтгэл санааны энэ байдлуудад нэлээд тогтвортой байна уугүй гэдэг шалгалт хийж явах хэрэгтэй байна. За гурав дахь нь хэрвээ та ямар нэгэн хүнд өвчнөд туссан бол за тэр нь магадгүй хавдар за эсвэл бүр одоо амьдралынхаа туршид хамтдаа амьдрах ёстой ямар нэг өвчлөл ч юм уу ингэж туссан үед бид нэг өөрсдийнхөө амьдралын ямар биш гадны ямар нэгэн нөлөөгөөр энэ амьдралыг дуусгах одоо урт хугацааны төлөвлөгөө байсан чинь гинт ингээд дундаас төлөвлөгөөг тасалдах ямар нэгэн зүйл гарч ирээ тэрний бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлага гарч ирдэг. За тэгээд энэ хүлээн зөвшөөрлтийн явцад бид нар сэтгэл готролд орох талтай байдаг. За тэгээд нэмээд нэг дөрөвдөг хүчин зүйл нь яалтчгүй хэрвээ та хин нэгнийг асарч байгаа бол одоо ялангуяа өвчтөе хүмүүсийг асарч байгаа эсвэл архины хамааралтай хүнийг асарч байгаа эсвэл санхүүгийн орлогогүй байгаа хүмүүсийг асарч халамжилж байгаа бол энэ нь өөрөө тань сэтгэл готрол гэхээс илүү бас ажлын хашрал одоо тэр нэг тэдгээр хүмүүсийг асарч хамгаалах хашрал үүссэн байх талтай байдаг шүү. Тэгэхээр тэр дөрөвдөг хүчин зүйлийг бас анхаарч үзээрэй гэж хүсье. За та бүхэнд ямар хүчин зүйлс сэтгэл готролд нөлөөлтийг танилцуулсан. Дараагийн нэг чухал ойлгох хэрэгтэй зүйл нь биднэрт мания гэдэг ийм сэтгцийн нэг үзэгдэл явагддаг. Энэ нь болохоор маш их аз жаргалтай байх, маш их одоо ердөөсөө анхаарлын төвд байх, бүх зүйлийг хийж чадчихээн. Би хамгийн мундаг нь байна. Би одоо энэ хороодлыг дээр хамгийн хэрэгтэй хүн гэдэг яг нэг сэтгэл готрлын эсрэг ийм шинж тэмдэг илрэх. За тэрнийг одоо мания гэж нэрлээд монголоор солио гэж нэрлэж байгаа. За тэгээд ийм солио мания 7 хоног үргэлжлээд тэрний дараагаас 2-7 хоногийн хугацаатай сэтгэл готрол үргэлжлээд тэр нь би энэ хороодлыг дээр хэрэггүй хүн хинч надад дутахгүй байна, хинч надад туслахгүй байна. Би бүр надад юу ч таалагдахгүй байна. Би юу ч хийх хүсэхгүй байна гэдэг ийм 2-7 хоногийн сэтгэл готрол үргэлжлээд тэгээ дараа нь 7 хоногийн мания үргэлжлээд ингээ 2-7 хоногийн сэтгэл готрол гэж таны зан арын шиг ингээд ээлжлээд байдаг бол энэ нь танд
bipolar disorder гэдэг өвчлөл байх эрсдэлтэй байна гэсэн. Хэрвээ танд ийм bipolar disorder гэдэг өвчлөл байх юм бол одоо хоёр туйлт гэсэн үг. Ийм хоёр туйлт өвчлөл байх юм бол та энэ дээр сэтгцэн эмчдээр хандах нь чухал. Яагаад тэгэхээр яг энэ мания явагдаж байгаа үе, сэтгэл готрол явж байгаа үед тодорхой хэмжээний гормоны өөрчлөлтүүд байгаа учраас тэрэн дээр эм ууж тэрний докторжуулах, тайвшруулах ийм зүйл хэрэгтэй. Тэгээд энэ bipolar гэдэг энэ өвчлөл бол ер нь нийтэд маш их элбэг байдаг. Тэгээд энийг таньж мэдэх тусам яаж bipolar өвчлөлтэй хамтдаа одоо амьдрах юм бэ? Тэ насан туршдаа яаж энтэй одоо ингээд одоо энэ одоо bipolar гэдэг өвчлөлөөс цутаахгүйгээр яаж хамтдаа ингээд оршин тогтнох юм бэ гэдгийг суралцаж авах нь маш чухал. Тэгэхээр хэрвээ танд ингэж солигдож байгаа бол энэ бол сэтгэл готрол гэхээсээ илүү энэ бол өвчлөл байх талтай юм шүү гэдэг анхааруулъя. За тэгэхээр сэтгэл готролд өртдөг одоо эрсдлүүд байна. За энэ дээр та бүхэнд би хэд хэдэн эрсдлүүдийг танилцуулъя. За сэтгэл готрол бол ядуурл донд маш их байдаг. За хүмүүс хэдийгээр нэг сэтгэл готрлыг бол ингээд сэтгэл судлаач нар заавал очих хэвээр юм уух хэвээр гэхээр санхүүгийн хувьд боломжтой хүмүүст л тусдаг өвчлөл юм шиг ингээд заримдаа бас бодогдоод байдаг. Гэтэл яг үүндээ ядуурл донд байгаа хүмүүст маш их сэтгэл готрлууд ажиглагддаг. За тэгээд яагаад ядуурл байгаа хүмүүс өөрсдөө сэтгэл готролтой гэдгийг анзаарч шаарддаг гэхээр өдөр тутмын тэр нөө санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэх гэдэг нь өөрөө маш хүнд хүчээр ажилт. За тэгээд тэрэнд ихэвчлэн ямар ч их сурвалжууд байдаггүй, яаж тэр асуудлаа шийдвэрлэх вэ гэдэг их сурвалжууд байдаггүй, юм системийн хувьд алдаатай байдаг учраас ядуурл байгаа хүмүүс энэ миний сэтгцийн өвчлөл одоо ингээд гарч ирээд ингэсэн байна. Энэ миний ядуурл гарч ирээд би одоо ингээд одоо хүүхдүүдэд анхаарал халамж тавьж чадахгүй байгаа юм байна гэдэг ялгаж анхаарч харахад аюу хэцүү байдаг. Тэгэхээр ядуурл донд байгаа гэр бүлүүд илүү одоо сэтгэл готролын эрсдэлтэй байдаг. За тэгээд дээрэс нь бас ядууралтай улс орнууд илүү их одоо сэтгэл готрлын энэ өвчлөлт нь одоо өртсөн байх магадлал өндөр байдаг. Ялангуяа манай Монгол бол одоо 40% ядууралтай маш өндөр ядууралтай юм улс орн байгаа. Тэгэхээр иргэдийнх нь хувьд сэтгэл готрлын энэ өвчлөлүүд өөрөө нэлээд их хэмжээгээр тархсан. Бид нар тэрийг анзаардаггүй, мэддэггүй, өдөр тутмын маш их асуудал шийдвэрлэдэг учраас тэрэн дунд сэтгэл санааны асуудал байгаа гэдгийг анзаарч хардаггүй юм байх талтай. За дараагийн маш том шинж тэмдэг бол энэ ажилгүйд л. За ажилгүйд л бол эдийн засаг хямрах тусамд тодорхой нэг салбар одоо өөртөө ажлын байрыг цомгтож идэг. За яг одоо энэ коронавигийн үеэр ч гэсэнтэй ажилгүйд маш их байгаа. За тэгээд энэ ажилгүйд л богино хугацаанд хүний сэтгэл санаанд одоо их хэмжээний одоо хохирол учруулахгүй мөртлөө урт хугацаанд үргэлжлэх юм бол энэ өөрөө сэтгэл готрол за энэ цаашдаа үргэлжлэх юм бол одоо яг тэр нэг ядуурл гэдэг зүйлтэй нийлээд ингээд дараагийн асуудал үүсдэгэ. За дараагийн асуудал нь ойлгомжтой архины хамаарал. За энэ ядуурл ажилгүйд л архины хамаарал бол гуруула яг ийм эгч дүүнер шиг ингээд гараа бариад байж идэг. Аль нэг нь тухайн хүнд бий болоход л нөгөө хоёр нь дагаад ирэх магадлал маш өндөртэй. Тэгэхээр нэг хүн хэрвээ ядууралтай байл ажилгүйд л архины хамааралд орох эрсдэл өндөртэй. Архины хамааралтай байвал ажилгүйд л ядууралд орох эрсдэлтэй байдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо энэ гурван зүйл нийлээд ороод ирсэн тохиолдолд хүн бас сэтгэл готролд орох нь бараг яалтчгүй одоо үнэн зүйл болдог. За соёлын хувьд бид нар за дараа чанга гаргач. Соёлын хувьд бид нар эрэгтэйчүүд бол тэсвэр хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй, зоригтой, гэр бүлээ авч явах ёстой гэдэг ийм байдлаар ханддаг. Тийм учраас эрэгтэй хүмүүс сэтгэл готролд ордог гэдэг ойлголт маш цөөн байдаг. Харин эсвэргээрээ одоо нийгэмд одоо гэр бүлээ ээж нар нь авч яваад санхүүгийнхаа асуудлуудыг зад маш олон асуудлуудыг ирчүүд авч явж байгаа. Энэ тохиолдолд санхүү дээр нь асуудал гарангууд тэндээс хашрал явагдах, сэтгэл санааны хямралд орох ийм байдлууд маш их гарч ирдэг. Ээж нартай бол хүүхэд харах хашрал гарах. За тэгээд хүүхэд харахаас одоо шантрах, сэтгэл санаагаар хямрах, ирээдүйн харагдахгүй байх гэх мэтлэнгийн ингээд их үүсрүүд нь өөр боловч эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа сэтгэл готрол гэдэг зүйлд орох эрсдэл өндөртэй. За ерөнхийдөө хосын зөвлөгөө өгөөд ингээ ганцаарчлсан уулзалтууд хийж байхад юу анзаарэгддэг вэ гэхэд гэр бүлийн хоёр хүн хоёулаа сэтгэл санааны готролтой байгаа үед салалт болох магадлал хамгийн өндөр. Ерөнхийдөө бол салын одоо өмнөөс цаашаар одоо салтаас өөрөөр битгаар шийдвэрлэж чадахгүй байна гэдэг энэ ийм өгнүүд хэлэгдээл эхлэнгууд цаана ганцаарчлсан улс тэгэл ярилцаад үзэр сэтгэл готролны шинж тэмдэг үргэлжлээд 2 жил болсон, 3 жил болсон ийм зүйлсүүд байдаг. Тэгэхээр хэрвээ та салахаас өөр аргагүй байна гэж бодож байгаа бол магадгүй та хоёулаа сэтгэл готролд орсон байх эрсдэлтэй эсвэл танаа ихнэр нөхөр орсон байх эрсдэлтэй байна гэдгийг бас сайн ойлгоорой. За төрөлтийн дараах эхчүүдэд бол яг эрсдэл хамгийн өнөртэй бүлэг гэж үздэг.
Төрсний дараах нэг ийм плюс буюу уйдгар гуниг бол нэг сар хүртэл үргэлжилдэг. За тэгээд тэр яг хүн болгонд байх албатай биш. Хэрвээ ингээд байгаа бол нэг сар хүртэл үргэлжлээ. Тэгээд тэрний дараа тэр уйдгар гуниг алга болдог. А хэрвээ алга болохгүй бүтэн жилээр үргэлжилж байгаа бол танд төрсний дараа сэтгэл готрол гэдэг бас хүчлэл байх магадлал байна гэсэн. Тэгэхээр энэ дээр эрсдэлтэй бүлгүүд маань бол эдгээр байх нэ. За тэгэхээр та бүхэн одоо ямар байдлаар тэгвэл сэтгэл готрлоос гарч болох юм бэ гэдэг энгийн аргуудыг танилцуулъя. За урт хугацаанд таны хийж болох зүйл бол яалтчгүй одоо өөрийнхөө амьдралыг зориулж болохоор амьдралттай тэм чухал үнцэнтэй өөрийн гэсэн зорилго хүсэл тэмүүлэлтэй болох энэ маань өөрөө урт хугацааны бидний амьдралд аз жаргал сэтгэл ханамж өгдөг ийм зүйл одоо бидний сэтгэл санааны хувьд хямралаас гаргадаг ийм томоохон зүйл байдаг. Тэгээ та бүхэнд би одоо урт хугацааны зорилго байгаагүйгээс болоод хүн яагаад сэтгэл готролд ордог вэ гэдэг маш товчхон тайлбарлаж өгье. За та бүхний харж байгаа ажиллагаан цэнхээр дөрвөлжин за тэгээд одоо харангуйр ингээд шулууныг илэрхийлсэн байгаа. За тэгээд цэнхэр дөрвөлжингөө зорилго гэж нэрлэе. Энэ бидний амьдралд байгаа зорилго. За энэ зорилго гэдэг зүйл ганцхан ажил, карьер дээр байдаг зүйл огт биш. Хүүхэд хүмүүжил дээр зорилго байгаа, ээж аав асрах дээр ч зорилго байгаа, өөрийгөө эрүүл байлгах гэдэг дээр зорилго байгаа, санхүүгийн хувьд хадгаламжтай бай гэдэг ч зорилго. Одоо байр авъя гэдэг, машин авъя гэдэг ч гэсэндээ бидний зорилго байдаг. Тэгэхээр бидний амьдралд маш олон зорилго дээр нэгэн цаг хугацаанд ажиллаж хөдөлмөрлөж байдаг. За тэгээд энэ зорилго маань өөрийн гэсэн тодорхой цаг хугацаатай байгаа. За тэгээд тэр зорилго маань эхлэх хугацаа гэж байна, дуусах хугацаа гэж байдаг. За тэгэхээр одоо хэрвээ ингээд нэг зорилгоодыг жагсаагаад авах юм бол бид нэр тодорхой нэг зорилгоо хийж дуусгангууд дараагийн зорилго гарч ирээд тэрнийгээ бас дахиад хийнгууд дараагийн зорилго маань бэлэн байвал бид нар сэтгэл санааны хувьд хямралд орох нь бага байдаг. Яагаад гэвэл бид нар өөрийн гэсэн цаг хугацаагаа зориулах зүйлтэй, зориулах томоохон тийм утга учиртай тэр утга учираасаа бид нар сэтгэл ханамж авдаг гэсэн үг байна. За харин хүмүүст нэг зүйл гарч ирдэг нь томоохон зорилгоо дуусгачаа тэрний дараа тэгвэл цаг хугацаагаа юунд зориулах юм гэдэг асуултанд хариулахаар том хэмжээний зорилго байдаггүй. Жишээлбэл 3 нас хүртэл л би хүүхдүүдэд маш сайн анхаарал хандуулад эвэрвэл би сайн хүмүүжүүлнэ. Яагаад тэгэхээр хүүхдийн 3 нас хүртэл нь чухал штэ гэж бодсон ээж хүүхд нь 3 нас хүрсний дараа тэрний дараа юу хийх юм гэдгээ бодоогүй гээсээ болоод сэтгэл готролд орсон байдаг. За тэгээд бидний хизээж зогсож чаддгүй нэг зүйл маань бол цаг хугацаа. Бид нар энийг яаж бодоод яаж хичээгээд хизээж зогсож чадахгүй харин зорилгыг бид нар дуусгаж болдог. Хүүхдээ 3 нас хүртэл би хүүхдээ сайн өсгөнө гэдэг бол ингээл 3 нас гээл таны зорилго дуусчих жана гэсэн. Тэгэхээр харин таны ингээд хугацаа чинь зогсохгүй учраас хүүхэд чинь 3 нас 3 сар хүрлээ, 3 нас 6 сар хүрлээ, 4 нас хүрлээ гэдэг ингээд явах тасам хэрвээ тань дараагийн зорилго байхгүй бол сэтгэл готрлын шинж тэмдэг шууд илэрч эхэлдэг. За энэ дээр би маш олон эмэгтэйчүүд дээр маш олон одоо эрэгтэйчүүд дээр уулзалт хийгээд ингээд үзэхээр за би нэг захирал болъё гэд бодсон зорилготой залуу захирал болсныхаа дараа өмнө нь менежер байхдаа ч юм өмнө нь хичээдэг байсан шигээ цаг хугацаа гаргах, хичээл зүтгэл гаргах, хүмүүстэйгээ сайхан харилцах гэдэг хичээл зүтгэлүүд байхгүй болчдөг. Оронд нь ингээд өглөө ажилдаа явахаас дургүй хөөрөх, цалин бага санагдах, хүмүүстэй ойлголцохгүй байгаа юм шиг санагдах гэх мэтлэнгийн юм шинж тэмдэг дийлэрдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тэр захирал болсны дараа яах юм бэ гэдэг дөрвөлжин маань байхгүй байсан гэсэн үг байна. Харин цаг хугацаа өнгөрөөд байдаг ингээд сэтгэл готролд орчдөг. За эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн яг хүүхдтэйгээ холбоотойгоор за хүүхдээ нэг 5 нас хүрэнгуут нь ажилдаа орно гэж бодчихдог. Гэтэл 5 нас хүрсэн чинь ажилдаа орж чадаагүй тодорхой нэг асуудлуудаасаа болоод гэртээ дахиад өргөжлүүлж хүүхдээ хаардаг. За тэгэнгүүт өмнөшгөө хүүхдүүдэд анхаарал хандуулах, цаг хугацаанд нь хоолыг хийж өгөх, хүүхдүүдэд сонсох гэдэг зүйлүүдийг хийж чадхаа болчдөг. Зорилго байхгүй учраас тэгээ цаг хугацаа яваад байдаг өөр ээж болчтой. Тэгээд хүмүүс ингэж ямар их өөрчлөгдсөн гэдэг маань хөвчлэн энэ цэнхэр дөрвөлжингууд маань байхгүй тохиолдолд бид нар энэ зүйлд гарч ирдэг байх нэ. Тэгэхээр хэрвээ таны дөрвөлжин чинь байхгүй цаг хугацаа яваад байгаа бол энэ тань сэтгэл готрлын шинж тэмдгүүд бол шууд илэрч эхэлнэ. Тэгээд энэ дээр өөрийн гэсэн зорилгоо тодорхойлохгүй бол бусад хүмүүс тань тусалж чадахгүй. Дээрээс нь таны сэтгэл готрол магадгүй хүндрээд ах талтай гэсэн. За хоёр дахь шинж тэмдэг маань болохоор нэг цаг хугацаанд хоёр зорилго хийх гэж оролдох. За энэ яг хашрах гэдэг өвчлөл үүсэх үед яг энэ зүйл ажиглагддаг. Жишээлбэл 3 хүрэх одоо хүүхдээ 3 хүрэнгуут нь би өөрийнхөө бизнесийг эхлүүлнэ, нэмээд би мастертай сурна гэж зорилго тавьчихдаг. Тэнгууд бизнесийг мастертай сурах гэдэг чинь амьдралын хувьд маш том зорилго байдаг. Өөр өөртөө гэсэн суралцах цаг хугацаа, өөр өөртөө гэсэн
хүнтэй харилцах тийм ингээд цаг хугацааг аюул олон хүмүүст зориулах хэрэгтэй, өөрийнхөө хөрөнгө мөнгөийг зориулах хэрэгтэй. Ийм хоёр том зорилго болчтой. Тэнгүүд нөгөө тавьсан байгаа хугацаа нь болохоор 2 жил. За тэгээд хугацаа явах тусам нөгөө хоёр зорилгоо хоёулангийн биелүүлэхийн тулд маш их ачаалттай ажиллах хэрэгтэй болдог. Ингэнгүүт танд өөрт чинь ямар ч цаг хугацаа гардаггүй. За ингээд үр дүнд нь би өөрийгөө алдчихж जैन, би ер нь бүх хүмүүст өөрийгөө зориулж जैन, би яагаад ингэх ёстой ингээд хашрал үүсдэг. Өмнөхдөр нь болохоор нэг би зааж чагалахгүй байна. Юу ч хийсэн надад сэтгэл ханамж өгөхгүй байна гэдэг энэ сэтгэл готрлын шинж илэрдэг бол энэ ажлаас хашрал дээр бол надад өөрт маань ямар цаг хугацаа гарахгүй байна гэдэг ийм шинж тэмдэг илэрдэг байх нэ. Тэгэхээр та бүхэн хашрал руу сэтгэл готрол руу гэдэг маш сайн ажиглаад энэ тань цэнхэр зориг дөрвөлжин маань байхгүй болсон байна уу? Эсвэл та олон дөрвөлжин дээр зэрэг ажиллаад байна уу гэдэг маш сайн анхаарах нэ. За эхний зөвлөгөө маань бол энэ хүрээд өндөрлж байна. За хоёр дахь зөвлөгөө маань богино хугацаанд тэгвэл юу хийх юм бэ гэдэг маш сонирхолтой. Маш олон хүмүүс за урт хугацаанд ойлголоо би зорилготой болох хэрэгтэй байна. Тэгвэл би яг одоо энэ сэтгэл санааны хямралаа би яг одоо яах вэ? Би гэртээ очиод буцаал ингээл орноосоо босч чадхаа болно. Тэ буцаал би хүүхдүүдэд загнана. Буцаал би одоо их нэртэйгээ муудалцсан. Би одоо яах вэ гэдэг. Тэгвэл би та бүхэн богино хугацаанд ийм дөрвөн зүйлийг хийгээрэй гэж үсэ. Нэгдүгээр нь тавилгууд дээр маш сайн анхаарал хандуулаарай. Хоёрдугаарт нь хүн хоорондын харилцаан дээр анхаарал хандуул, гуравдугаарт нь үйлдэлийнхаа давтамжууд дээр анхаарал хандуул, дөрөвдөг нь цаг хугацаагаа анхаараарай гэд хамгийн сүүлийн ажилтан дотор дарамтнаас өөрийгөө гаргаарай гэж. Тэгээ би нэг үржлийн юу болох талаар нь танилцуулъя. За хамгийн ихнийх нь бид нар хүн төрөлхтөн гэдэг зүйл нэгэндээ гормон бэлгэлдэг ийм одоо нэгнийхээ гормоныг их сурвалжууд гэж ойлгож байна. За тэгээд окситоцин гэдэг энэ гормон бол бидний дөнгөж төрсэн цагаас ахуулаад бидний ээжтэй тэрвүүлэхээр авдаг байсан гормон. Энэ гормоныг бид нар мэдрэхээрээ буюу бусад хүмүүстэй ойр дотн тэрвэрлэхээр гарын барихаар, бие физиологиороо ойрхон байхаар хүрэх гэдэг мэдрэмжийг ашиглаад эхлэхээр энэ окситоцин хүний биед ялгардаг, ээжэд ч ялгардаг, хүүхдэд ч ялгардаг, эхнэр нөхөр хоёрт ч ялгарддаг. За тэгээд окситоцин ялгарахаар би энэ хороо дэлхий дээр аюулгүй юм байна. Энэ хүн намайг аюулгүй байлгаж чадах юм байна гэдэг ийм мэдрэмжийг нэгэндээ өгч байдаг. За тэгээд хосуудын хувьд бол хамгийн хүчтэй гормон гэж нэрлэгддэг. За тэгэхээр ингээд энэ гормоныг бид нэр одоо ялангуяа сэтгэл готрлд орсон хүмүүс бол авах хэрэгтэй. За өөрөөр адреналин гэдэг гормон бол жишээл стрессийн гормон байдаг. За тэгээд энэ стрессийн гормоныг бид нар ихэвчлэн бусад хүмүүсийг хараад бухимдаж уурлаад тэр хүмүүс бидний хүслийг биелүүлэхгүй болохоор ихэвчлэн ингээд бид нарт адреналин үүсч стресстэй бухимддаг байгаа. Тэгэхээр бид нэр хүн хоорондын харилцаа байж ээж бидний бие физиологи дотор өөрийн гэсэн гормонууд ялгарч энэ дотор ингэж өөрчлөлт явагдчихэдэг. Огт хүнтэй харилцахгүй байгаад байгаа бол эдгээр гормонууд аль нь ч илэрхгүй, аль нь ч гарч ирэхгүй та ингээл яг өөртөө ганцаархнаа байна. За энэ үед бол бусад хүмүүст гомдлууд буюу сэтгэл готрлын шинж тэмдгүүд бол байсаар л байх болно. Тэгэхээр хүн хоорондын харилцаануудыг бол хадгалж үлдэх нь зүйтэй. За дараагийн тавилга гэд хэлсэн тий. За тэгэд тавилгууд дээр яагаад анхаарал хандуулах вэ гэдэг нь маш сонирхолтой нэг зүйл нь бидний тарих бүхэл одоо өдрийн туршид хийх ёстой бүхэл үйлдэлүүдээ хамгийн сайнаар автоматжуулсан байдаг. Өглөө босоод бид 0 руу яаж явах юм гэдэг баг нүдэн анаад явдаг. За өглөө цайгаа тавиад чанах. За тэгэл өдрийнхөө хоолыг хийхдээ яаж хийх юм. За юун дээр буудан дээр яаж суух юм. Хин нь хаанаа суух юм. Хүүхдүүд нь хаана суух юм. Ээж аав нь хаанаа суух юм. За юун дээр телевизээр үзэхдээ тэг аль суугуудыг үзэх юм. Гартагоондоо яаж явах юм гэдэг ингээд бидний гэр орны бүхэл тавилга, бүхэл орон зай өөрийн гэсэн бидний автомат үйлдэлүүдтэй байдаг. За ингээд энэ автомат үйлдэлүүдтэй байдаг учраас тарих яадаг вэ гэхээр сэтгэл готрлын үед залхуурахад аюу амархан болдог. Тэгэл залхуураад за зорноосоо босгоо болий гэж эсвэл ганцхан буудан дээр телевизээр үзэл, хоолоо идэл, компьютер тоглоол гэрдсэн буудангаасаа босгоо болчдөг ч юм уу. Ийм шинж тэмдгүүд илэрдэг. Энэ өөрөө бидний үйлдэлүүд ингээд бүгднийг автомат болгоцсонтой холбоотой. Энийг механик болгох ийм зорилго тавьбал зүгээр. Тэр нь яах юм бэ гэхээр хоёр зүйлийг хийж болно. Нэгдүгээр нь тавилгуудынхаа байрыг сольж болно, өөрчилж болно. Жишээлбэл та шинэ одоо юу гэдэг гамбан заваад тэгээд хоолоо хийхдээ шинэ гамбан зан дээрээ хоолоо хийдэг ч юм уу. Тэг ингээд жоохон автомат үйлдэлүүд дээр жоохон шинэ үйлдэл орж ирээд тархиа жоохон бодох боломжуудыг гаргаж ирээрэй гэсэн үг. Ингээд тарих бодоод шинэ одоо гамбан гаргаж ирээд ингээд махаа зүсгээд өөрөө тэр тарих өөрөө дахиад автоматжуулалт явагдчихэдэг. Тэр зүйлийг дахиад шинээр хийнэ гэдэг бол өөрөө сэтгэл готрлын бодлуудаас гадна шин зүйлд сурах ийм одоо юу гэдэг шин даалгавар таны тархинд өгөгдөж байна гэсэн үг. Энэ нь өөрөө одоо сэтгэл готрлыг
эмчлэх боломж олгодог. За хоёр дахь нэг зүйл нь болохоор та нэг тавилгыг олон зорилгоор битгий ашиглаараа. Ялангуяа буудангаа юуныхаа хоолныхоо ширээг одоо бүх юмн дээр л ажиллаач хийсэн, хүүхдийн даалгаврыг хийлгэсэн, хоолоо хийсэн, одоо тэг хүнтэй уцаар ярьсан ч гэсэн бүгдээрээ дандаа нэгэн ширээн дээр байгаад идэг бол дараа нь юу болдог вэ гэхээр ажиллаа хийх гээд ингээд суухаар хоол идмээр санагдаад хоолоо хийх гээд суунгууд найзтай уцаар ярмаар санагдаад ингээд нөгөө олон автомат үйлдэлүүд шиг хоорондоо солигдоод байдаг. Тарих бол яадаг вэхээр өөс ширээн дээрээ сууснаа. За тэгвэл тэрийг хий гэдэг ингээд танд ингээд 5 үйлдэлийг чинь шууд сонголт болгоо гаргаад ирэнгүүт та хамгийн амархан залхууч болохыг сонгодог. Ингэнгүүт ажлаа хичээсэн хүн хоол идэ явчихдаг ч юм уу. За ялангуяа буудан энэ дээр телевиз үзээд сууж исэн хүн одоо хүүхдтэйгээ тоолох болохоор буудан дээр л байгаад байдаг бол одоо буудан гасаад бүр сүлдө босгоо болдог. Орлогоо явахаасаа залхуурдаг гэдэг ч юм уу. Ийм зүйлсүүд болдгоо. Тэгэхээр энэ тавилгануудынхаа хэрэгцээ шаардлагуудыг анхаараараа дээрээс нь тавилгануудынхаа байршлыг солиод тэгээд механик тархиныхаа үйл ажиллагааг ажиллагаанд оруулаарай гэсэн. За дараагийн чухал 3 дахь зүйл нь болохоор үйлдлийн давтамжуудыг анхаараарай гэж. Энэ нь сэтгэл готролд ороод ирэхээр бидний зарим нэг үйлдэл бүр хит ихсдэг, зарим нэг үйлдэл бүр огт багасдаг. Жишээлбэл хоол хийх үйлдэл багасж болно. Бүр ингээд 7 хоног өдөр болгон 2 хоол хийдэг байсан хүн 7 хоногт нэг удаа хоол хийдэг ч юм уу те ингэж магадгүй. Эсвэл өдөрт нэг 2 тамхи татдаг байсан хүн өдөрт 20 тамхи татдаг болдог ч юм уу. Ингээд үйлдэлүүд маань нэг бол хит ихсээд нэг бол хит багасдаг. Тэгэхээр тэр хитрхи ихс хитрхи багасч байгаа үйлдэлүүдээ маш сайн доктортой барих гэж хичээгээрээ. Өдөрт та 2 хоол хийдэг байсан бол 7 хоногт нэг болгоод эхэлснийхаа дараа та анзаараад тэгвэл өдөрт би ядаж нэг хоол хийгээд та тэр үйлдэлээ буцаад давтамжийг ингээд аль болох урдных шиг хэвээр нь хадгалж үлдээрэй гэсэн. Тэгэд яагаад ингэж байгаа юм бэ гэхээр бид нар сэтгэл готролд оронгуудаа шинэ үйлдэлийн давтамжуудыг тархиндаа бий болгодог. Тэгэнгүүт тэр нь сэтгэл готрлоос гарсны дараа таны амьдралын ингээд нэг юм хамааралтай үйлдэл бодоод үлдчих таалтай. Жишээлбэл та сэтгэл готрлоос гарсан мөртлөө тамхины маш их хамааралтай болчтой ч юм уу. За эсвэл бүр ингээд хоолны маш их хамааралтай болчтой. Эсвэл ингээд одоо магадгүй хүнтэй хэрэгтэж маргалдах маш их хамааралтай болчих эрсдэлтэй. Тэгэхээр сэтгэл готрлоос гарсныхаа дараа бидний амьдрал яаж өрнөх вэ гэдэгтээ бэлтгэлтэй байгаад хит их хит их багасч байгаа үйлдэлүүдээ хэвээр нь хадгалаарай гэж хүсье. За хамгийн сүүлийнх нь болохоор цаг хугацааг одоо сайн анхааралтай ажиглаж хараарай гэсэн. Ерөнхийдөө бидний тарих ямар нэг асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан байдаг. Тэгэхээр танд өдөртөө нэг ингээ 15 минут ч юм уу 30 минут ч юм уу асуудал шийдвэрлэх тийм цаг хугацааг өөртөө гаргаад тэгээд тэр цаг хугацаанд за одоо сэтгэл санаагаар унсан ч гэсэн юм хийгээд хэцүү байгаа ч гэсэн за би нэг дуртай нэг шоугаа үзчихье. За эсвэл би нэг энийг үзчихвэл нэг надад ядаж нэг зүйлийг нэгээр илүү мэдхэд туслах болох байх гэдэг ингээд 15 минут 20 30 минут ийм цаг хугацаануудыг өөртөө асуудал шийдвэрлэхэд зориулж гаргаж байгаарай гэж хүсье. За тэгээд ийм 4 зүйлийг та богино хугацаанд хийж болно. Урт хугацаанд та зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ олон зорилго байгаа бол тэндээсээ зөвхөн нэгийг нь анхаарал хандуулаарай гэдэг ийм зөвлөмжийг өгье. За хамгийн сүүлийнх нь нэг одоо богино хугацаанд хийж болох нэг зүйл маань юу гэхээр энэ дарамттай орчин нөхцлөөс гарах гэдэг бол сэтгэл готрлоо давж гарахад хамгийн томор тус олно. Хэрвээ та хүчирхийлэл дунд байгаа, хэрвээ та өөрөө хүчирхийлэл үлдээд байгаа бол та хүчирхийлэл үлдээд байгаа тэр хүмүүсээсээ жоохон хол байх, за эсвэл таны хүчирхийлээд байгаа хүмүүсээсээ хол байх гэдэг энэ зүйлийг хийх хэрэгтэй. Нэг амьдралдаа нэг завсарлага аваад үгүй би өөрөө хүний хүчирхийлэхгүй хүүхдэд зодохгүй те хүний загнахгүйгээр байж чадахгүй. За би бас хүнд загнуулахгүйгээр тэр хүнд зодуулахгүйгээр доромжлуулахгүйгээр амьдрч чадахгүй гэдэг тэр нэг юм завсарлага танд яалтчгүй хэрэгтэй. Тэр завсарлагыг авсныхаа дараа таны сэтгэл готрлын эмчилгээ явагддаг. За ингээд сэтгэл готрлоос гарсныхаа дараа та яг хүүхдэд загнах, зодох, нөхрөө доромжлох, эхнэрээ гүтгэх одоо тий юу яах, хардах гэх мэтлэнгээ эдгээр зүйлсүүдийг сэтгэл готрлоос гарсан хүн өөрийнхөө эдгээр үйлдэлүүдийг хянах боломж гарч ирдэг. Эсвэл үнэхээр аюултай харилцаа байгаа бол би энэ хүчирхийллээс гарах ёстой юм байна гэдэг шийдвэрээ та эрүүлэр гаргах боломж гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр та би одоо тийм хайртай хүнтэйгээ хамт байх, хүүхдийнхээ төлөө салах уу гэдэг тэр шийдвэрүүдээс илүү таны сэтгэл санаа чинь доктортой байна уу, өвчлөлттэй байна уу гэдэг дээр анхаарал хандуулаад эхлээд тэрнийг эмчлэх нь одоо юу юуны түрүүнд одоо танд хэрэгтэй зүйл гэсэн үг байна. За
3 дахь зөвлөгөө маань болохоор бусдаас тусламж авах. За энэ бусдаас тусламж авах гэдэг дээр таны амьдралыг хин нэгэн мундаг хүн гарч ирээд за яг тий аад нэнийг хийгээ бэд нэнийг хийгээд сид нэнийг хийх юм бол таны амьдрал бүр ингээд 180 градус өөрчлөгдөх юм байна гэж хэлэхэд маш хэцүү. Хэрвээ та итгэж байгаа бол одоо тийм зөвлөгөөнүүд дагаж болно. Гэхдээ тусламж авах гэдэг хэвчлэн та өөрийнхөө оюун бодол өөрийнхөө бие физиологийг зөв ашиглах юм ур чадваруудыг л бусдаас сурч авна гэсэн үг. Тэгэхээр тэгж сурч авах нэг зайлшгүй шаардлагатай зүйлсүүд бол яалтчгүй бясалгал зөв амьсгалах гэдэг зүйлсүүд байгаа. Та нэг хүнээс хамгийн сайн хийж чаддаг одоо нэг багшаас нэг хүнээс сурч аваад тэгээ тэрнийг амьдралынхаа туршид зөв ашиглах сэтгэл готролтой үедээ одоо энэ бясалгалыг хийж сурах одоо сэтгэл санаагаар хямарсан стресстэй үедээ зөв амьсгалах гэдэг ч юм уу ийм техникүүдийг суралцах нь та өөрийнхөө бие физиологийг зөв одоо ур чадвараар ашиглаж сурч яана л гэсэн. За дараачийн нэг өөртөө туслах нэг зүйл нь өдрийн тэмдэглэл. Өдрийн тэмдэглэл бичгээр танд юу үүсдэг вэ гэхээр таны өнгөрсөн болон ирээдүй хоорондоо холбогдож эхэлдэг. Хоорондоо холбогдоод таны өнөөдрийн утга учирыг шинээр бий болгож өгдөг. Тэгэхээр энэ өдрийн тэмдэглэл бол яг өнгөрсөнд юу болсон, өнөөдөр юу болсон, ирээдүйд юу болсон, та ямар хүсэл мөрөөдөлтэй, та ямар дурсамжтай хүн бэ гэдэг энэ 3 цагийг чинь танд холбож өгөх маш том тус болдог учраас яг ингээ өөртөө өдрийн тэмдэглэл бичээд бас өөртөө тусалж болох юм. За хүнтэй ярилцах. За энэ заавалч сэтгэл судлаач гэхээсээ илүүтэй таны найз нөхөд таны орчин тойрны хүмүүс байж болно. Хамгийн гол нь тэр хүмүүс таны ярьсан зүйлийг цааш нь хинэнд ярихгүй гэдэг итгэл даахал байх хэрэгтэй. Ингээд ярилцлага хийгээд нөө тархин дотор байгаа орооцолцоо олон утасныхаа ингээ ядаж эн чинь шаранхтай байж та гэдгийг гаргаж ирээд ингээ жоохон ингэж ирчлээс багасгах хэрэгтэй гэсэн үг. Ярилцлага хийх болгонд тэр ингээ зангирсан байгаа ирчлээс сулардаг. Тэгэхээр ярилцлага хийсэн хүн болгоно л тань тусалж байна гэсэн үг. За дээрэс нь хэрвээ та чадвал өөрийнхөө сул талыг амьдралынхаа туршид байж л байна гэдэг хүлээн зөвшөөрөх. За энэ бол бас сэтгэл готрлын эмчилгээний дунд маш чухал үйл явц болдог. Бид нар өөртөө сул талыг мэдсэн цагаас агуулад яаж тэрнийг байхгүй болгох вэ гэдэг эмчилгээ хийх гэж оролддог. Гэтэл энэ хүү сул тал маань магадгүй ганцхан бид нар аваад үүссэн биш, бид нарыг одоо өвөг дэжтэй байсан тий бидний үр хүүхдүүдс байдаг ийм зүйл байдаг. Тэгэхээр энийг одоо өөрөөсөө арилгах алга болгох гэхээсээ илүү харин энэ сул талтай яаж хамтдаа амьдрах юм бэ? Яаж энэ сул талыг хүлээн зөвшөөрж хэтрүүлэхгүйгээр яаж зохицуулах ёстой юм бэ гэдгийг та суралцах боломжтой. За тэгээд за тэгээ хамгийн сүүлийн зөвлөгөө маань бол сэтгэл судлаачдаар очих мөн сэтгцийн тодорхой эмнүүдийг богино хугацаануудаар ууж та өөрөөр сэтгэл санааны одоо 50 байдлыг бий болгох гэдэг ийм зөвлөмжүүдийг өргөж байна. Сэтгэл санааны одоо сэтгцийн эмнүүдийг удаан хугацаагаар уух үүнээс хамааралтай болохоос аль болох сэргийлэх хэрэгтэй. Би насаараа одоо ямар нэгэн одоо ийм эмнүүд уунаа гэдэг зорилго тавьчих юм бол та эмээ ууж ижил тайван байх гэдэг ийм одоо сул тал үүсдэг. Тэгэхээр энийг та за би 3 сар уугаад тэгээд сэтгэл санаагаа тайвшруулад тэгээд яг өөрийнхөө эргэн тойронд байгаа нөхцлүүдээс зорилго гаргаад ямар нэгэн дарамтнаасаа гараад тэгээд яг өөрийнхөө хүссэн зүйлийг хийх ёстой байна гэдэг ийм богино хугацааны эмчилгээ байдлаар ашиглавал энэ маань илүү зүгээр. Дээрээс нь сэтгэл судлаачдаар очихдоо ч гэсэндээ та урт хугацаанд би дандаа л 7 сар болгон нэг хүнтэй уулзсан гэдэг байдлаар биш те тодорхой хэмжээнд би асуудлаа өөрөө ойлгохыг хүлээн зөвшөөрье. Насан туршдаа би яг ажиллаж амьдрахад маань хэрэгтэй ур чадваруудыг суралцъя бий болгоё гэдэг байдлаар хандах юм бол танд илүү яг өөрийнхөө нөөц боломжийг ашиглах гэдэг тэр зорилго маань давуу гарч ирдэг. Тэгэхээр та бүхнийг өөрийнхөө сэтгэл санааны байдлыг маш сайн шалгаад онцлогоо хийгээд тэгээд хэрвээ танд энэ сэтгэл санааны хямралын тодорхой шинж тэмдэг илэрч байгаа бол миний өгсөн 3 зөвлөгөө хэрэгжүүлээд тэгээ үнэхээр хүндэрсэн байгаа бол та сэтгэл судлаачдаар уулзаарай. Өмнө нь хэлсэнчлэн хэрвээ танд bipolar disorder гэдэг юм хүчлийн шинж тэмдэг илэрч байгаа бол та сэтгцийн эмчтэр очиод яг энийг бол насан туршдаа тодорхой эмнүүдтэйгээр бас давж гарч болно гэдэг ийм бодолтойгоор яг энэ хичээлийг дуусгаж байна. Зөвлөмжтэйгээр энэ хичээлийг дуусгаж байна. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан бүхнийг хүсье. Сэтгцийн эрүүл мэнд гэдэг бол бидний хувьд яг өөрийгөө хайрлаж байгаа хамгийн том
шинж тэмдэг болдог. Тэгэхээр биеэ харилцагаас гадна сэтгэл санааныхаа доктортой байдлыг үргэлж өөртөө одоо энэ бүх зүйлийг давж гарна гэдэг урам өгч байгаарай. Тэгээд бас сэтгэл готрол гэдэг бол бидний хамгийн их нууцлдаг мөртлөө хамгийн их түгээмэл байдаг ийм бидний дундах нэгдсэн нууц гэж ойлгож болно. Хүн болон хизээ нэгэн цагт амьдралынхаа хизээ нэгэн үеүдэд сэтгэл готрол гэдэг зүйлийг давж гарсан эсвэл давж гарч байгаа байдаг. Бид нэр үнийг бусад хүмүүс ойлгохгүй гэж бодоод маш их нууцлдаг. Гэтэл хүн болгонд энэ зүйлийг туулж гарч ирсэн байдаг учраас нэгнийгээ ярихад адилхан зүйлсүүд маш их байдаг гэж ойлгож болно. Тэгээ та бүхэн надад зориул хүсье. Баяртай.